Энэ жил дээр яаж өөрчлөлт хийх вэ гэдгийг хэлж өгье. За одоо 1, 2 дугаар анги маань өөрөөр хичээлж байгаа тий. За тэгэнгүүт хичээлийн жил дээрээ өөрчлөлт хийн. За бүтэц тохиргоо гэж ороод, за хичээлийн жил гэж ороод, за хичээлийн жил гээд оронгууд, за 3 төвшин маань харагдаж байгаа тий. За 3 төвшнөө энэ суман дээр урт талын суман дээр нь задлаад харангууд ангиуд маань харагдаж байгаа. За тэгэхээр анги дээрээ ерөнхийдөө өөрчлөлтөө хийн гэсэн үг байхгүй юу? За одоо ер нь бол ихэнх нь 6 сарын 7-ноор одоо дуусгар болж байгаагаар орцсон байгаа. За тэгтэл одоо яг 1 2 дугаар анги чинь 5 сарын 31-ээр хичээл нь дуусч байна тий. За тэгэхээр хичээлийн жил дээрээ өөрчлөлт хийж өгөхгүй бол багш дээр 7 хоногийн илүү цаг ч юм уу харагдаад байгаа гэсэн үг. За тэгэхээр 1-р ангиа сонгонгууд 1-р ангийнхаа энэ харалдаа байгаа энэ засах гэдэг ингээд мав завьячаар засах гэ гараад ирж байгаа. Харандааны зураг дээр дарлаа. За засах дээр нь дарангуут нь энэ хажуу талын талбар дээр нь огноонууд гараад ирнэ тий. За төднөөс төдний хооронд гээд огноо гараад ирнэ. За тэнгууд дуусах огноогийн 5 сарын 31-ээр болгож өгөөд хадгалах төвчдөрөө дарна. За тэгээ ерөнхийдөө бол эн чинь ингээд хоёр огноо маань өөрчлөгдөж байгаа гэсэн үг тийм. Нэг нь 8 7 хоног, нэг нь 9 7 хоног гэх мэтчлээ. Анги ангиар нь огноогоо өөрчлөж өгнө шүү. За тэгээ өөрчлөж өгсөний дараа яах вэ гэхээр дараа нь багш нар болвол одоо нөгөө нэг өөрчлөлтүүд маань харагдаад явчихна гэсэн үг шүү дээ. За гэхдээ энэний дараа бас нэг чухал зүйл хийгднэ. За тэр нь болохоор хичээл дотор хичээлийн хуваар гэд орчино. За хичээлийн хуваар гэд орлоо. Үйлдэл дээрээ дарахаар хуваар огноо засварлах гэдэг ингээ хамгийн доод талд нь гараад ирж байгаа. За тэгэнгүүт одоо нэгэнт тэр ангиуд дээр чинь хуваар орчихсон байгаа. Хуваар нь бол одоо удирдлын үргэлжлэх хугацаа буюу 4 сарын 8-наас 6 сарын 7 хүртэл орцсон байгаад байгаа шүү дээ. Тэгтэл хичээлийн жил дээр өөрчлөлт хийсэн байдаг. Тэгээд давхар өөрчлөгдөхгүй байгаад байгаа байхгүй юу? Тийм асуудал байгаа гэсэн. За тэгэхээр тэрийг нь яаж шийдвэрлэх вэ гэхээр за ингээ ээлжээ сонгоч тий. За энэ дээр бол шууд ангиа сонгочих. За тэгэнгүүт одоо энэ анги дээр маань хэдүүлээ хичээлийн жил дээрээ 5 сарын 31 болгоцсон байдал энэ дээр ингээ 6 сарын 7 гээ яваад байгаа. Тэгэхээр 1-7 хоногийн илүү хичээл харагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр засварлах гэдэг ороод энэ 6 сарын 7-г 5 сарын 31 болгоно. За ингээд засварлаад явна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр нөгөө нэг 1 2 дугаар ангийн багш нар дээрээс чинь илүү харагдаад байгаа цагууд нь бүгдээрээ хасагдана гэсэн үг ээ. За тэгэхээр энэ тохиргоогоо болвол даруй хийж өгөөрэй. Тэгэхгүй багш нар мэдхгүй байж байгаа 6 сарын 4, 6 сарын 7 молооныхоо эрсцийг бүртгэчих юм болвол тий. За тэгэхээр нөгөө тэн дээр чи эрс тэмдэглэл бүртгэсэн ч гэсэн устдаг ч гэсэн цаанаа болвол одоо ингээ эрс тэмдэглэл бичсэн гэдэг мэдээлэл нь харагдаад тоон бол ингээд зөрүүтэй харагдаад байна шүү. 7 хоногт 16 цаг орох хэвээр байтал 18 цаг бүртгэгдсэн байна гэсэн мэдээлэл харагдаад байна гэсэн үг. За тэгэхээр энийгээ бол энэ тохиргоог бол эрт хийж өгөөрэй. Одоо багш нар маань юмнуудыг хийгээд явж байгаа тий. За тэгэхээр цахим журнаалаа архивлах чинь цахим журнал маань 100% болсон байна уу үгүй байна уу гэдгээс хамаарч цахим журнал маань архивлагдж байгаа. Тэгэхээр энэ тохиргоогоо бол даруй хийж өгөөрэй. За анхаарал тавьсанд баярлалаа.